За. Өнөөдөр Матай намын 16 дугаар бүлгийг маш товчхон судалчихъя. 15 дугаар бүлэг маань өнгөрсөн 7 хоногт бид нар ямар сэдв судалсан бэхээр та бүхэн санаж байгаа бол Иесус Тир Сидон нутаг хавар очоод тэгээд тэнд байсан нэг Канаан эмэгтэй охиныг эдгээсэн байдаг те. Чөтгөрд эзэмдүүлсэн охиныг. Хэрэв бид өхөн Матай номынхаа 8 дугаар бүлгийг харах юм бол Матай номын 8 дугаар бүлэг дээр Иесусийн дагалдагч нар завинд суугаад тэгээд нөгөө далайн ийм шуурга бий болоод живг шахаж идэх те. Тэгээд тэр үед Матай номын 8 дугаар бүлгийн 25 дугаар ишлэлийг харах юм бол Иесус бол завин дээр унтчихийдэг. Тэгээд эзэн минь авраач бид сүрлээ гэхэд Иесус юу гэж хэлсэн байдаг вэ? Юунд айцгаан вэ? Итгэл багтаа хүмүүс минь гэж хэлж байна. Энэ Иесусийн хэлсэн итгэл багтаа гэдэг үгийг санаж байна уу? Итгэл багтаа хүмүүс минь. Энд хэнийг хэлж байгаа вэ? Шавнарыгаа хэлж байгаа тийм. За бид нар 2 бүлгийн өмнө 2-7 хоногийн өмнө судалсан Петрийг усан живхэд бас юу гэж хэлсэн бэлээ? Матай 14-ийн 30 дугаар ишлэлээс. Харин Петр салхи хараад айн живж иглэв. Тэгээд эзэн намайг авраач гэж орилгоход нь Иесус тэр даруй гараа сунган түүнийг зууран баг итгэлт минь чи юунд эргэлзээ гэж. Иесус яагаад ч юм бэ шавнарынхаа тэр итгэлгүй үйлдэлийг хараад тэдрийг те итгэл багт гэж ингэж дуудаж ирсэн. Дуудаж бүр хэлж байгаа шүү те. Петрэ гээгүй. Итгэл багт минь. Бурханаас ингээд нэр авсан чинь тийм нэр авчвал айгу золгүй ээ те. Итгэл багт минь ээ гэдэг нэр авчвал. Тэгвэл 16 дугаар бүлэг дээр харах юм бол 8 дугаар ишлэл дээр ингэж байна. Харин Есүс үүнийг мэдээд итгэл багтаа хүмүүсээ та нар чинь юунд хоорондоо талах байхгүйгээ ярилцсан вэ гэсэн байна. Есүс дахиад нэг удаа шавнарыгаа юу гэж дуудсан гэж? Итгэл багтаа хүмүүсээ гэж дуудсан байна. Дагалдагчдын хувьд бол Есүсээс одоо миний харж байгаагаар Матай номыг судалж байхад хамгийн багадаа 3 удаа итгэл багтаа хүмүүсээ гэж ингэж дуудагдсан байна. А гэтэл өнгөрсөн бүлэг дээр юу боллоо? 15 дахь бүлэг дээр нөгөө эмэгтэйг Иесус юу гэж хэллээ? Матай 15-ын 28 дээр эмэгтэй итгэл чинь агуу юм а гэж хэлж байгаа байхгүй. Энэ эмэгтэй ямар хүн байсан бэ? Харь үндэстэн байсан. Яг үнэн. Энэ эмэгтэй харь үндэстэн байсан. Иесус уулан дээр сургаалаа зааж бууж ирээд 8 дугаар бүлэг дээр Матай номын 8 дугаар бүлэг дээр зуутын даргын боолыг эдгээдэг те. Тэр үед Иесус юу гэж хэлсэн бэ гэхээр Матай номын 8 дугаар бүлгийн 10 дугаар ишлэл дээр үннээр би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хинээс ч олоогүй юм байна гэж хэлсэн байна. Би энийг яагаад та нарт ингэж тайлбарлах гэдэг нь гэхээр Есүс өөрийнхөө шавнарыг харахаараа итгэл багт минь ээ. Итгэл багтаа хүмүүсээ хидэн удаа нэг биш. Харин Есүс дээр ирсэн харь үндэстнүүд зуутын дарга бол Ром хүн байсан. Энэ Тир Сидонд ирэхэд бол Канаан эмэгтэй Есүс дээр ирж охиноо эдэлхийг хүссэн. Есүс харь үндэстнүүдийг хараад агуу итгэлтэй юм аа. Ямар агуу итгэлтэй. Есүс шавнарыгаа хараад итгэл багтаа хүмүүсээ. Тэгээ энэ хандлагыг харахаар Есүс шавнарыгаа ямар байгаасаа гэж хүссэн байна? Итгэлтэй байгаасаа гэж хүссэн байгаа даа. Тийм ч учраас зорин байж Галилаас Гивгэнд Тир Сидон очоод тэр итгэл ихтэй эмэгтэйтэй дагалдагчтай уулзахыг хүссэн байна. Тэгээд нэг удаа тэр шахах биш, 2 удаа тэр шахах биш, 3 удаа тэр шахахад хүртэл тэр эмэгтэй зуурсаар байсан. Тэр итгэлийг нь шавнар нь хараад сургамж авах хэрэгтэй байсан. Тэгээ энэ хичээл бол хамгийн чухал хичээл нь хинд орж исэн хичээл вэ гэхээр шавнарт зориулсан хичээл байсан. Амен. Марк номын 7 дугаар бүлэг бүдэрэ Марк номын 7-оос нэг зүйлийг харъя. 24 дугаар ишлээс. Тэндээс тэр босоод Тирийн дүүрэг рүү явжээ. Есүс нэгэн айлд орохдоо өөрийг нь хинч бүү мэдээсэ гэж хүссэн боловч нуугдаж чадсангүй. Та нар хүүхэд байхдаа нуугдаж тоглодог байсан уу? Одоо ч гэсэн тоглодог те. Есүс нуугдахдаа амар муу. Магадгүй энэ тэгэхээр хамгийн муу нуугдаж тоглоход хамгийн муу тоглодог хүн бол Есүс. Яг л энэ тэгж юу гэж хэлсэн бэ? Өөрийг нь хинч бүү мэдээсэ гэж хүссэн боловч нуугдаж чадсангүй гэж шүү дээ. Есүс тийм амархан олддог. Нуугдаж амжаагүй бол юу гэдэг лээ? Миний буруу биш шүү. Есүс нуугдаж амждаггүй. Есүс нуугдахыг хүссэн ч гэсэн түүнийг олцсон. Өнөөдөр ч гэсэн бид Есүсийг дуудахад, Есүсийг хайхад Есүс биднээс нуугдаж чадахгүй. Тэр гараал ирнэ. Амен. Тэгээд өргөшүүлээд юу гэсэн мэхээр бяцхан охинд нь бузар сүнс шүглсэн нэгэн эмэгтэй түүний тухай сонсоод тэр даруй ирж Есүсийн хөл дунав. Тэр эмэгтэй серафоник гаралтай грек хүн байсан бөгөөд охиноос нь чөтгөрийг хөөн зайлуулахыг Есүсээс гуйж байлаа. Есүс түүнд эхлээд хүүхдийг цатах. Учир нь хүүхдийн талхыг авч нохотод хайхан зөксгөө гэхэд харин тэр эмэгтэй түүнд тийм ээ эзэн гэвч ширээн доор байгаа нохот хүртэл хүүхдийн хайсан үүрэмгийг иддэг шүү дээ гэж хариулв. Есүс түүнд ингэж хийсэн тул чи яв. Охиноос чинь чөтгөр зайлсан гэлээ. Гэртээ очиод тэр хүүхдээ орон дээр хэвтэж байхыг чөтгөр зайлуулагдсныг үзв. Есүс дахин Тирийн дүүргээс явж Сидоныг дайран Декапол дүүрэгт байдаг Галил нуур руу
очив гэсэн. Марк яг ижилхэн мэдээллийг хэлсэн те. Яг л ялгаагүй Есүс Тир Сидон гэдэг энэ харь үндэстний улсад ирээд зөвхөн энэ эмэгтэйтэй уулзаад тэгээд охиныг нь идгээж өгчөөд буцаал Галил руу ирсэн баг. Есүс өөр хэн нэгэнд харагдахгүй байхыг хичээсэн. Тэгвэл энэ эмэгтэйтэй заавал уулзах хэрэгтэй байсан баг. Амен. Матай 16 дугаар бүлэг эхлэхдээ фарисеучуд болон садукеучуд түүнийг сорьсон баг. Түүнийг сориод 1-р ишлэлдэр түүнээс тэмдэг үзүүлэхийг гуйсан байна. Тэмдэг гэдэг нь юу юм болоо манайхаа? Гайхамшиг үстэй те. Ямар тэмдэг хэрэгтэй байсан юм бол тэдэнд? Яг гэвэл 15 дахь бүлэг буюу өмнөх бүлгийн 31-р ишлэлээр ингэсэн баг шүү дээ. Хилгүүчүүдийн ярихыг, тахир дутуу хүмүүсийн эрүүл болохыг, хазгар доглонгуудын явахыг, сохруудын харахыг хурсан олон үзээд гайхан Израилийн бурхныг алдаршуулва гэж. Есүс явсан газар болгондоо юу үзүүлж исэн бэ? Тэмдэг үзүүлж исэн. Тэгэхээр фарисеучуд, садукеучуд яг Есүс гайхамшиг үлдэхт нь нүдэ хаачдаг байсан болов? Хүн болгон харсан гэж байгаа шүү дээ, тэ? Хүн болгон харсан. Фарисеучуд, садукеучуд Есүсийн гайхамшигыг, тэмдгийг хангалттай үлдээхэд харсан. Гэхдээ тэд итгэж чадахгүйсэн. Түүнийг сорьсоор байсан. Заримдаа бид нар амьдралыг бурханд ингэж ханддаг. Бурхан бидний амьдралд ямар сайнаар хандаад, ямар гайхалтай зүйлсээ бидний амьдралд хийсээр байгаа лээ. Гэтэл бид нар бурханыг дахиад та үнэхээр байдаг бол, үнэхээр та бурхан юм муу юм бол энэ удаа надад хариулчих гэж би залбирдаг. Тэгээд фарисеучуд Есүсийг тэмдэг үзүүлэхийг гуйсан. Есүс хариуд нь орой болохоор та нар тэнгэр улаарч байна. Цэлмэг болох нь гэдэг. Өглөө нь тэнгэр улаан бүрхэг байна. Өнөөдөр шуургатай байх нь гэж ярьдаг. Та нар тэнгэрийн байдлыг ялган мэдж чаддаг хэрнээ? Цаг үеийн тэмдгүүдийг ялгаж ис чадна уу? Бузар болон завхаа үеийнхэн тэмдгийг эрэлхийлдэг. Йоногийн тэмдгээс гадна өөр тэмдэг өгөхгүй гэж хэлээд тэр тэднийг орхин явлаа гэсэн. Есүс фарисеучудыг яасан гэж байна? Орхиод явсан гэж. Есүс тэдэнд хэлсэн. Та нар нэг юм тэнгэрийн хаяа улаарж ялцгийг хараад ингээд маргааш шуургатай байх нь дулаархан гэдгийг мэддэг мөртлөө яг эргэн тойрон чи юу болоод байгааг бурхан яаж ажиллаа хийгээд байгааг та нар анзаарахгүй байна гэж өгч. Энэ юу хэлээд байна? Би нүдэн дээр чинь та нарт олон гайхамшиг те хийгээд байгаа. Та нар өмнө юм харсан юм уу? Тэгээ Есүс эцэст нь юу хэлсэн бэхээр та нарт нэг л тэмдэг одоо үлдсэн. Йоногийн тэмдэг гэж хэлсэн. Йоногийн тэмдэг гэж юу юм бол манайхаа? Йонод ямар гайхамшиг бий болсон юм бол? Йоно загасны хотоод нь 3 хоноод амьд гарч ирсэн те. Йоногийн тэмдэг өгөгднөд нь Есүс өөрийнхөө үхээд дахин амьдлахын тэмдэглэл хэлж ирсэн. Одоо та нарт өгөгдөх сүүлийн тэмдэг бол инээ. Йоно далайн тэнгисийн ёроолд 3 хоног авраг загасны хотоодонд байгаад тэгээд амьд гарч ирсэн шиг хүний хүүч гэсэн хадан булшинд 3 өдрийн дотор дахин амьлах болно. Энэ тэмдэглэл өгөх одоо үлдсэн. Өөр та нар юу харах юм? Юу үзэх юм? Үнийг хэлсэн баг. Бүгд Лук номын 1 ишлэлийг харъя. Лук номын 16 дугаар бүлгийн 31-р ишлэлдэр. Харин тэр түүнд хэрэв тэд Мойсе болон иш үзүүлэгчдийг сонсдгүй юм бол үхсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биздэ гэж. Энэ бол нөгөө баян хүн Лазар хоёрын түүх. Тэгээ ах トゥ нарыгаа хэлдэг те. Бити энэ газар руу ирээрээ. Энэ там чинь аимшигтэй юм биш үү? Бити энэ газар руу ирээрээ. Тэгээд ах トゥ нарыгаа юу гэж хэлдэг вүлээ? Яг үндэ хамгийн агуу тэмдэг бол энд юу гэж хэлсэн бэхээр Мойсе болон иш үзүүлэгчд гэж. Мойсе болон иш үзүүлэгчдийг уншаад түүнийг ойлгоод итгэж үнэмшдэггүй юм бол үхгсдээс хэн нэгэн амьсан ч итгэж үнэмшихгүй гэж хэлж байгаа. Библиэд юу гэж хэлж ийм нөхөр яг үндэ нүдэн дээр чинь нэлтийн янзын гайхамшиг бий болохоос илүүтэйгээр хамгийн агуу тэмдэг бидэнд өгч гисэн. Энэ бол Библи юм а гэдэг. Есүсийн нөгөө орхин одсон фарисеи садукеучуд ч өөрсдөө бол ямар хүмүүс үлээ? Хуулийн багш нар буюу өөрсдөө нөгөө энэ Библийг заадаг хүмүүс чинь. Өөрсдөө энэ Библиэрээ амьдардаг, энэ Библийг өдөр болгон судалж идэг хүмүүс. Есүс юу гэж хэлсэн бэ? Та нарт хангалттай тэмдгүүд өгч гисэн. Мойсе болон иш үзүүлэгчдээс илүү гарах тэмдэг гэж байхгүй гэж хэлж. Хамгийн гол нь та нар яг над Библиэрээ амьдрахгүй байж таа гэж хэлсэн байна. 5 дугаар шүлдэр шамнар нөгөө талд эрэхтэй тал хавчрахаа мартсан ажээ. Есүс тэдэнд фарисеи болон садукеучуудын хөрөнгөнөөс сэрэмжил гэж хэлсэн байна. За энд нэг юм хоёр зүйл болсон. Дагалдагчид нь бол энэ удаад бас дахиад талхаа мартсан. Гэхдээ Есүс тэдэнд юу гэж хэлсэн бэ? Талх яриаггүй, харин хөрөнгө ярьсан. Та бүхэн Библийг харах юм бол энд хөрөнгөнүүд гэж олон тоо яриаг байгаа. Ганц тоон дээр. Грек хэл дээрээ ч гэсэн, англи хэл дээрээ ч гэсэн ганц тоо хэлж байгаа. Энэ хөрөнгө бол юу гэхээр 12 дугаар ишлэлээр хэлснээр тэгэхэд тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисеучуд болон садукеучуудын сургаалаас болгоомжил гэж айлдсныг ухаарав гэж хэлж байгаа. Хөрөнгө гэдэг нь юу илэрхийлсэн бэ? Сургаал. Энэ сургаалууд биш, харин юу вэ? Сургаал. Фарисеучуд бол тухайн үедээ Библийг заадаг байсан. Библийг тайлбарладаг байсан. Библийн ёсыг сахиулдаг байсан. Хуулийг сахиулдаг байсан ийм хүмүүс. Тэд үргэлж үннийг заадаг байсан. Тэд худлаа зүйл заадаггүй байсан. Фарисеучуудыг бас буруутгаж болохгүй.
Тэд Библийг л заад, тэд хуулийг л заадаг байсан. Тэдний бүх сургаалууд үнэн. Нэгээс нь босдно. Тэдний хамгийн худал сургаал нь байсан мэхээр хоёр нүүр нь байсан баг. Тэд заадаг сургаалаараа амьдрдаггүй байсан. Тийм учраас энэ хөрөнгө гэж юунийг илэрхийлдэг. Хөрөнгөөр Библиэр юу зүрлдэг вэхээр сургаалыг илэрхийлж байгаа. Тийм учраас тэд өөр хоорондоо энэ нь бид талах аваагүйгээс болсон хэрэг гэлцгээв. Дагалдагчид нь Есүс гівгэнд хөрөнгө ирээд ирсэн чинь хөрөнгө гэдгийг ойлгож байгаа үстэй талах хэсэг гэдэг гурил шүү дээ. Тэгсэн чинь дагалдагчид нь Есүс биднийг талах авчраагүй талхаа мартсныг мэдсэн мэн гэд буруу ойлгоод гисэн. Харин Есүс үүнийг мэдээд итгэл багтаа хүмүүсээ та нар чинь юунд хоорондоо талах байхгүйгээ ярилцаад байгаа юм бэ? Би энэ талны тухай бүр огч яриаггүй байна. Тэгээд хэлсэн те. Одоо хүртэл та нар ойлгоч санчж чадахгүй байгаа юм уу? 5 талхаар 5,000 хүнийг хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ. Хичнээн сагс үлээ? 12 яг үнэ. Эсвэл 7 талхыг 4,000 хүнд өгч хичнээн том сагс цуглуулсныг санахгүй байна уу? Хичнээн сагс үлээ? 7 сагс те. Тэгэхээр Есүс энэ өөрөө үгээрээ энэ хоёр тусдаа хоёр үйл явдал болсон гэдгийг батаад өгч байгаа. Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисей болон садукачуудын хөрөнгөнөөс болгоомжл гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бол фарисеучуд болон садукачуудын сургаалаас болгоомжлоо. Ийм байж болохгүй гэдэг дагалдагчтай. Тийм учраас Есүс дагалдагчтай ч гэсэн фарисеучуд садукачуудтай цуг байлгахыг хүсээгүй. Үргэлж тэднийг өөр газар руу явуулчихдаг гэсэн. Есүс шавнараа алвдан нуурын нөгөө эрг рүү явуулваа гэж хэлжсэн те. Ойлгож байна. Есүс өөрөө дагалдагчтайгаа байх боломжгүй. Яг л тэр ганцаараа уул руу явах хэрэгтэй болсон. А гэхдээ тэрээр дагалдагчтай ч гэсэн фарисеучудтай үлдээхийг хүсээгүй. Тэднийг өөр тийш явуулсан. Есүс дагалдагчтай итгэлийн өсөөсөө гэж хүссэн баг. Фарисеучудын сургаал итгэлийн өсгөх сургаал тэнд байгаагүй. Харин тэрний оронд харь үндэстэн эмэгтэйтэй уулзуулсан илүү дээр байсан. Дагалдагчтай фарисеучудтай цуг байлгаснаас харь үндэстэн эмэгтэйчүүдтэй цуг байлгасан илүү дээр гэж. Яагаад залуучууд сүмээсээ гараад байна вэ? 7 өдрийн адвентист сүмийн сургаалаас болж бишээ. Харин тэнд байгаа гишүүдийн хоёр нүрээс болж гэж. Хоёр нүрээс болж. Залуучууд Есүс дээр ирдэг. Гэтэ тэнд байгаа гишүүдийг хараад тэд Библийг уншдаг мөртлөө, тэд Библийг сонсдог мөртлөө, тэд Библийг заадаг мөртлөө, тэд Библийг номлодог мөртлөө, эсвэл тэд Библийг цугандаа авчиад явдаг мөртлөө яг түүгээр амьдрахгүй байгааг нь хараад залуучууд энэ миний байх газар биш байна. Тэд сүмийг орхиж. Тийм учраас Есүс уул нь хамгийн ихээр дагалдуулж, хамгийн ихээр ойрхон байх ёстой фарисеучудаас шавнараа хол бай гэсэн. Боломжл. Тэрний оронд намааг дагаад хаашаа яв гэсэн. Тир Сидон ор. Тэр Канаан эмэгтэй итгэлийг хар гэсэн баг. Итгэлийг өсгөх газар гэж байна. Та өөрөөсөө асуух хэрэгтэй. Ямар газар итгэл чинь өсөх вэ? Хаана байвал итгэл чинь өсөх бол? Зарим хүмүүс боддог. Би энэ сүмд үнэнч би энэ газар л байх ёстой. Үгүй ээ. Итгэл чинь өсгөх ямар ч нөлөөлөл, ямар ч ахиц байхгүй тэр газар, мянга тэр газар чинь ариун дагшин одоо сүм дуган байгаад ч нэмэргүй. Маш гоё гэрэл хийгээтэй, гоё хоолтой, гоё орчинтой, гоё сүм байгаад ч нэмэргүй. Итгэл чинь тэнд өсөхгүй бол ямар газрыг хайх ёстой вөхөр? Итгэлийн өсгөх газрыг л хай. Есүс шавнараа итгэл чинь өсчээвэл Канаа эмэгтэйтэй хамт байсан илүү дээр гэж хэлсэн байна. Ингээд Есүс Цезар Филиппийн нутагт очсон гэж байна. Цезар Филиппийн нутаг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Цезарын эзэмшдэг газар нутаг гэсэн үг. Ромчууд ихэвчлэн амьдардаг газар нутаг. Өөр итгэл үнэмшилтэй хүмүүс гэсэн үг. Тэгээд Есүс асуусан байна. Хүмүүс хүний хүүг хэн гэж байна вэ? Юу гэж хэлдэг вэ? Зарим нь таныг Йохан, зарим нь Илия, зарим нь Еремая гэдэг. 3 нэр хэлдэг те. Яагаад ийм 3 вариант гарч ирсэн юм бол? Би өмнө хэлжсэн Йохан Баптистийг те. Яагаад Есүсийг Йохан Баптист гэж хүмүүс ярьж хэлсэн бэлээ? Яагаад гэвэл Херод хаан өөрөө Йоханы толгойг тас чавчичаад тэгээд Есүсийн талаар сонсохдоо Йохан Баптист дахин амилжээ гэж итгэж ирсэн. Яагаад хүмүүс Есүсийг Илия гэж боддог болсон бэлээ? Яагаад бол Малах номон дээр юу гэж хэлсэн байдаг вүлээ? Би Илияг дахин илгээх болно гэж хэлсэн байдаг. Бид нар өмнө нийтлэг уншсан шүү дээ. Би Илияг дахин илгээх болно. Яагаад хүмүүс Есүсийг Еремая гэж дуудсан юм бол? Хуучин гэрээний иш үзүүлэгч дотор өөрийнхөө үндэстэнд хавчигдаж, өөрийнхөө үндэстэнд гадуурхагдсан Еремаягаас илүү иш үзүүлэгч байдаг. Тийм учраас түүнийг нулимстай иш үзүүлэгч гэж хэлдэг. Уйлж байгаа иш үзүүлэгч. Хинч түүнийг тоогоогүй. Иерусалимийн гудамжаар хашгираад явхад хинч түүнийг тоогоогүй. Яг энэ иш үзүүлэгчдийг ингээд бүгдийг харахаар гуруула Есүсийн мөн чанарыг илэрхийлж байгаа. Есүс өөрөө Йоханыг юу гэж хэлсэн бэлээ? Хамгийн агуу хүн. Есүс ч гэсэн хамгийн агуу нэг. Амен. Илия хэн байсан бэ? Илия үхэлгүйгээр Тэнгэрийн улс руу явсан те. Есүс ч гэсэн дахин амилж Тэнгэрийн улс руу залрах тэр иш үзүүлэгч байсан. Еремая ч гэсэн
тэрээр гадуурхаа гэж хинж тоогоогүй тэр нэгэн байсан. Есүс гэсэн тун утахгүй өөрийн үндэстэндээ өөрийн хүмүүст яасан бэ? Цовдол гэдэг тэр хашгирааныг сонсох нэгэн байсан. Харин Есүс 15 дахь ишлэлдэр яг энэ бүлгийн хамгийн сүүлийн хамгийн чухал асуултыг асууж байгаа. Харин та нар намайг хэн гэж хэлэх вэ? Өнөөдөр ч гэсэн Есүс танаас асууж байна. Би яг чиний хувьд хэн? Симон Петр ингэж хариулсан байна. Та бол Христ, амьд Бурхны хүү мөн. Амен. Бурхны хүү юм аа. Есүс хариудна. Барьона Симоно. Барьона гэдэг нь болохоор бар гэдэг нь хүү гэсэн үг. Йона гэдэг нь Йона гэсэн үг. Барьона. Йоногийн хүү гэсэн үг байхгүй. Йона гэдэг нь еврейгээр тагтаа гэсэн үг л дээ. Йоногийн хүү. Яагаад түүнийг Йоногийн хүү гэж дуудсан юм бол? Симон Петрийг Иохан номон дээр Есүс Петрийг Иохны хүү Симоно гэж дуудсан шүү дээ. Чи надад хайртай юу? Уул нь аав нь бол Иохан гэдэг байхгүй юу? Симоны маань аав нь. Гэтэл Йоногийн хүү гэж хэлсэн байна. Яагаад гэвэл Йоно бол Бурхны дуудлаганд дуулуургүй хандаж зөрүүдсэн юм байсан. Чи ерөөлтэй. Учир нь үүнийг чамд мах цусна биш, харин Тэнгэр дэх миний эцэг илчилсэн юм аа. Би чамд хэлье. Чи бол Петр, энэ хадан дээр би өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг үхсдийн орны хаалга дийлэхгүй гэж хэлсэн байна. Чи бол Петр гэж хэлж байгаа тийм. Симонд Петр гэдэг нэр өгсөн. Уул нь түүний армей нэр нь бол Кеф. Гэтэ түүнд грек нэр өгж байгаа. Шинэ нэр өгсөн. Петр. Энэ нь чулуу гэсэн үг. Грекээр Петрас гэж хэлж байгаа. Петрос. Харин цааш нь юу гэж хэлсэн мэхээр би энэ хадан дээр гэж хэлж байгаа. Энэ хад гэж алийг хэлж байгаа юм бол Петр хэлж байгаа юм уу? Грек хэлэн дээр энэ Петр хад гэдэг хоёр үг нь Петр нь Петрос, энэ хад гэдэг үг нь Петра гэдэг үг гэдэг. Хоёр өөр үг. Ихэнх хүмүүс тэр тусмаа Ромын католикчууд бол энэ хад бол Петр юм аа. Тийм учраас Есүс Петрийг анхны поп, нэгдүгээр попоор сонгосон гэж ингэж итгэдэг. Энэ хад гэдэг нь юу хэлж ийнэ вэхээр энэ Симон Петрийн итгэлийг хэлээд байгаа. Симон Петр юу гэж тунгаглалаа? Та бол Христ, амьд Бурхны хүм. Тэгэхээр Петр тандаж үгсээр чи бол Петр. Чиний итгэж байгаа яг энэ итгэл дээр би чуулгана барина гэж хэлсэн байна. Петр өөрөө үүнийг юу гэж хэлсэн мэхээр 1-р Петрийн 2-4 дээр эзэн рүү ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч харин Бурхны өмнө сонгогдсон үнэт амьд чулуу билээ. Иймд амьд чулуу мэт болсон та нарч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжид сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилж болохын тулд сүнслэг байшин болон баригдах тун. Энэ нь сударт харагтун би Сионд сонгогдсон булангийн үнэт чулууг тавина. Түүнд итгэгч хүн ичхүүрт орохгүй гэж бичигдсэн билээ гэж хэлсэн байна. Петр өөрөө юу гэж хэлсэн байна? Петр өөрөө загтал дээр хэлэхдээ энд үнэт амьд чулуу болсон Есүс Христээр дамжуулан Библиэр маш олон удаа Есүсийг булангийн тулгуур чулуу, хүмүүст гологдсон ч байшингийн булангийн тулгуур чулуу болох тэр чулуу гэж хэлсэн байна. Даниэл номдэр юу хэлдэг вүлээ? Хүний гар хүрлгүүгээр нэгэн чулуу нисч хурж ирээд тэгээд тэрхүү баримлын тавхан хэсгийг зохиж баримл тэр чигээрээ нурж унах болно. Тэгэхээр энэ хад бол тэр чулуу бол Есүс юм байна. Амен. Петр Есүсийг юу гэж хүлээмжшүүлсэн бэ? Та бол Христ. Христ гэдэг нь болохоор Месая гэсэн үг. Еврейгээр Месая. Петр яач биш. Яг тэгвэл энд ингэж хэлсэн байна. Би чам Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбон тэр нь тэнгэрт холбогдно. Газар дээр юуг тайлна тэр нь тэнгэрт тайлагдана гэж хэлсэн байна. Ийм хөдлөшгүй үхгсдийн орны хаалгач дийлэхгүй ийм хөдлөшгүй чулуу байна гэж хэлдэг байна. Тэр хад. Яг энэ үгийн дараа үртэл Петр өөрөө Есүс загнуулж. Хэдхэн өдрийн дараа өөрөө Есүсээс яадаг вэ? Ичдэг. Есүс орвдог. Есүс өгөхөөр би бол чуулганыг хизээч хөдөлдөггүй, ганхдаггүй, бүр үхсдийн орны хаалгач дийлэхгүй тийм хадан дээр барина гэж хэлсэн байна. Петр бол маш амархан ганхдаг ийм хад байсан. Энийг бид нар цаашаа харж болно. Тэр цагаас эхлэн Есүс Христ шав нартаа өөрийн Иерусалим руу явах ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас нь их зовлон амсах, алуулах 3 дахь хоног дээр амьлах ёстойгоо илэрхийлж эхлэв. Петр түүнийг татаж хэнийг вэ? Есүсийг. Эзэн минь ээ, таныг бурхан өршөг. Ийм юм танд хизээч тохиолдохгүй гэж зэмлэж эхэлсэн гэнэ. Есүс өөрийгөө ирээдүйд удахгүй би баригдана, тэгээд би цовдлогдно, тэгээд би үхнэ гэдгээ хэлсэн чинь Петр ууралсан баг. Таны бурхан өршөг. Таны яриад байгаа энэ зүйл танд хизээч битээ тохиолдог. Есүсийг загнаад эхэлж. Тэгсэн чинь Есүс эргэж Петрт миний араас зайл сатана гэж хэлсэн баг.
Петрийг хэлээгүй л дээ. Гэхдээ Петрийг ашиглаж, амийг ашиглаж дугарж байгаа тэр сатаныг яасан бэ? Есүс зэмлсэн баг. Петр бол ийм өчүүхэн нэгэн байсан. Хормын төдөд амаа нэгтэл амыг нь сатан ашиглаж чадах тийм итгэл багтаа нэгэн байсан баг. Өнөөдөр ч гэсэн бидний амийг хэн ашигладаг вэхээр сатан ашигладаг. Маш муухайгаар ашигладаг. Тэгээ бид заримдаа тэр үгийг хэлсэндээ харамсдаг. Яагаад би нүгийг хэлж вэ? Би ийм үг хэлэх ёсгүй юм шүү дээ. Би яагаад ийм зүйл хэлчих вэ гэдэг бид нар заримдаа дараа нь үг амнаас унаасныхаа дараа харамсдаг. Тэгэхээр сатан бидний амийг ашигладаг болгоомжтой байх хэрэгтэй. Чи надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи бурхны имийг бус харин хүнийхийг л боддог гэсэн ба. Петрийг дахиад чулуугаар зүрлж дээ, тэ? Чи бол яг үндэ тэр булангийн чулуу биш шүү. Чи нөгөө үл ганхах тэр үхсдийн орны хаалга дийлэхгүй тэр чулуу биш шүү. Чи эсрэгээр бүдрэх чулуу болоод байна гэж. Тэгээд бүр тодорхой хэлсэн. Чи бурхны имийг биш харин хүнийхийг л бодоод байна. 24 дэх эшлэл дээр хэрв хэн нэгэн нь миний араас явахыг хүсвэл тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмаагаа үрч намайг дагааг. Учир нь хэн өөрийнхөө амийг аврахыг хүснэ тэр хүн түүнийг алдна. Харин хэн миний төлөө өөрийн амийг алдна тэр хүн түүнийг олно. Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх вүлээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх вүлээ? Учир нь хүний хүү тэнгэрч нарын хамт эцгийнхээ алдрын дотор ирж хүн бүрд үйлснийх нь дагуу хариуг нь өгнө. Үннээр би танарт хэлье. Энэ зогсож байгаа хүмүүсээс зарим нь хүний хүү хаанчлалынхаа дотор ирэхийг харах хүртэл үхлийг үл амсна гэж айлдваа гэсэн байна. Есүс дагалдагч нартай хандаж хэлэхдээ хэрвээ хэн амийг олж явахыг хүснэ тэр миний төлөө амиа үл хайрлах ёстой гэж хэлсэн байна. Петр энд яг цагаа тулаад Есүсийн амийг амар үнцэнтэй та өөхөх ёсгүй гэд ингээ хайрлаад байгаа мэт боловч яг цагаа тулахаар би энэ хүний чинь танихгүй хараал идэг гэж би энэ хүний чинь танихгүй гэж хэлээд дээ штэ гэд 3 удаа Есүсийг үгүйсгдэг. Зөвхөн өөрийнхөө амийг авч үлдэхийн тулд Есүсийг үгүйсгэсэн баг. Тэгэхээр Матай номын 16 дугаар бүлэг бол бидний итгэлийн суурийг илэрхийлж байгаа. Итгэлийн суурь ямар байх ёстойг илэрхийлж байгаа. Есүс биднийг та нар итгэлээ ямар ч байсан нэгдүгээрт фарисеучуудын сургаал дээр суйрлуулж болохгүй гэсэн. Есүсийн хамгийн ихээр үзэн ядчихсан фарисеучуудын хамгийн ихээр фарисеучуудыг сүмжилж исэн сургаал нь юу гэсэн бэхээр тэдний хоёр нүүр байсан баг. За тэгвэл фарисеучуд дээр бид нар суйрлж болохгүй мэн. Тэгвэл итгэлээ юун дээр суйрлуулах юм? Өөр юун дээр суйрлуулах юм? Есүс юу гэж хэлсэн бэхээр тэр итгэл чинь хадан дээр суйрлах ёстой гэж хэлсэн баг. Тэр хадан дээр суйрлсан итгэл ямар итгэл болдог вэ гэхээр Бурхны төлөө өөрийн амийг хүртэл зориулж чадах ийм итгэл. Итгэлээ хадан дээр суйрлуулсан байхад ам чинь авагдсан ч айх шаардлагагүй гэж хэлж байгаа. Энэ зүрлэлийг сайн ойлгоод аваа. Итгэл чинь хадан дээр байгаа цагт ам чинь авагдсан ч айх хэрэггүй. Тэгэхээр эцсийн эцэст бидний энэ дэлхий дээр амьдарч байгаа бидний амьдралын итгэлийн амьдралын маань хамгийн сүүлчийн бидний зорилго яг юусэн юм. Ам чинь авагдахад итгэл чинь юун дээр байх вэ? Илч Паул өөрөө хэлсэн те би хүнд итгэдгээ мэднэ. Би яг итгэлээ хаана тавьцснаа би мэдэж байна гэж хэлсэн байна. Би танаас асуумаар. Өнөөдөр таны хувьд амьдралын чинь хамгийн сүүлийн өдрөөгөө та бод. Яг өнөөдөр таны итгэл юун дээр байгаа вэ? Та итгэлээ хадан дээр тавьж чадсан уу? Таны итгэл юун дээр байгаа вэ? Хизээ бидний итгэл хадан дээр тогтож эхэлдэг вэ? Өөрийгөө үгүйсэх үед. Та өөрийгөө тэр хад биш гэдгээ хүлээмжшүүлэх үед. Петр бол хад биш байсан юм аа. Бид Үлс номыг уншихад Петр өөрчлөгдсөн байдаг те. Петр өөрчлөгдсөн. Петр яагаад өөрчлөгдсөн бэ гэхээр Петр өөрийгөө тэр хад биш гэдгээ ойлгосон үед. Цорын ганц түүний итгэл тэр жинхэнэ хад буюу болонгийн тулгуур чулуу тэр амьд чулуу болох Есүс дээр итгэлээ тавьж байж тэрээр өөрчлөгдөнө гэдгээ ойлгосон баг. Тэгээ тэр өөрийгөө үгүйсгэсэн. Амиа хоохолдог нэгэн харин ч эсрэгээрээ итгэлийнхаа төлөө амиа алдсан. Петр түүнийг цаазлах ял оноход түүнийг загалмаа дээр цовдлоход миний итгэлийн эзэн миний эзэн Есүс би түүний зүгээр боолно. Миний эзэн ингэж цовдлогдсон байхад би түүнтэй адилхан цовдлогдох эрхтэй нэгэн бишээ. Намайг доош нь харуулж цовдол гэж хэлсэн байна. Ингээд Петрийг урууга буюу доош нь харуулж цовдлсон. Петр өөрийгөө тэгж даруусгасан. Тэгж өөрийгөө үгүйсгэсэн. Тэр өөрийгөө хад биш гэдгийг хүлээмжшөөрсөн. Петрийн итгэлийн амьдралын жинхэнэ тулгуур нь жинхэнэ суурь нь хэн болсон байсан бэхээр Есүс болсон байсан байна. Өнөөдөр Есүс танаас асууж байна. Би чиний хувьд хэн бэ? Яг л дагалдагчтаасаа Цезар Филиппийн нутагт ирээд асууж байсан шиг Есүс танаас өнөөдөр асууж байна. Би чиний хувьд
хэн бэ? Өнөөдөр би та бүхнийг Есүсийг итгэлийнхаа суурь болгоосоо гэж шийдвэр гаргаасаа хүсэж байна. Бүгдээ дор бүрнээ надтай хамтаа залбирцгаахгүй. Хамтаа залбирая. Эзэн минь ээ, би таныг сонсохоор, таныг хайхаар, таныг зорж ирлээ. Итгэлийн минь өсгөж болох тэр газар хаана вэ гэж бид хайж ирлээ эзэн. Таны үг зөвхөн Библи л бидэнд бидний итгэлийг өсгөж чадна. Библиэс таныг олж харж тань чадаагүй бол бид үгсэн хүнийг амилж байгааг хараад ч яг үндэ тань итгэж чадахгүй. Тийм учраас итгэлийн минь өсгөх цорын ганц үндэс Библийг бид өнөөдөр судлахаар сонсохоор ирлээ. Өнөөдөр бид итгэлийнхаа суурийг таныг байхасаа гэж шийдвэр гаргаж байна. Зөвхөн Есүс танд итгэж найддаг. Зөвхөн Есүс таныг итгэлийнхаа суурь болгосон таны дагалдагч, таны боол байхад таацлаач. Хэдийгээр та өөрийн дагалдагчдыг итгэл багтаа хүмүүсээ гэж олон удаа дуудаж байсан ч гэсэн тэдний итгэл нэгэн цагт хамгийн агуу итгэлтэй. Итгэл өмнөшлийнхөө төлөө үхэж чаддаг, өөрсдийгөө үгүйсгэж загалмаагаа өөрөө таны араас тагсан ийм итгэгчд, ийм дагалдагчд болж чадсан. Учир нь тэд итгэлийнхаа суурийг таныг гэдгийг хүлээмжшэрсэн учраас. Өнөөдөр ч гэсэн та энд байгаа хүн нэг бүрийн итгэлийн суурийг дахин нэг удаа шалгаж хизээч ганхахгүй. Үхсдийн орны хаалах хүртэл дийлэхгүй итгэлийг бидэнд өгөөч. Тийм учраас эзэн минь танаас ирэх мөнх амийг авахын тулд бид өөрсдийнхөө өнөөдөр бидэнд байгаа энэ өчүүхэн амийг таны төлөө зориулах тийм итгэлийг бидэнд өгөөрэй. Есүсийн нэрээр амен.